Тэгэхээр ерөөхдөө сүүлийн өдрүүдэд ус төрийн орчинд бол нэлээд дуулантай үйл явдалтай юм өдрүүд болж өнгөрч байна. За хамтарсан засгийн газар байгуулах үед одоо юм ус төрийн гэрээ байгуулсан. За тэгээд энэ гэрээг бас ардчилсан нам одоо хамтарсан засгийн газараас хасагдсанаар одоо нэг намлалт бүх бурууг нь хүлээж байна гэж яах шиг бас мэдгэлүүдийг бол бас хийж байна. Тэгэхээр ер нь та сүүлийн өдрүүдэд болж байгаа энэ үйл явцыг та хэрхэн харж байна? За яагаад хамтарсан засгийн газар огцрох энэ үедээ тулж байгаа гэхээр одоо энэ бидний жагсаалаас болж байгаа юм уу? Эсвэл улс төрийн хоорондын тохиролцоо юм уу гэдгийг бас харж эргэж харах хэрэгтэй болчиход байгаа. Одоо ингээ талбай дээр залуучууд үжил бодлоо илэрхийлээд засгийн газрыг огцрох гэхээсээ илүүтэй ерөнхий сайд оюун эрднийг хариуцлага тооцооч гэж энэ жагсаал хэлсэн тийм үү? Энэ жагсаалаас хөвөрсөн үйл явдал хөвөрсөөр байгаа одоо засгийн газар огцрох ийм момент ирчээд лээ л да. Тэгээд за 3 нам анх хамтарсан засгийн газар байгуулахдаа хоорондоо нэг гэрээ байгуулсан юм байна. За тэрийг 3 намын даргал мэдж байгаа юм байна гэдэг би ойлголттой байна. Намын төлөөлөх зөвлөл болон удирдах зөвлөл одоо намын шийдвэр гаргадаг бүтцийн гишүүд энэ нам ямар гэрээ байгаад бид нар ямар үүргээ зөрчиж байгаа юм байдлаар мэдээлэхгүй байна. Тайлбар хийж чадахгүй эрх мэдэл одоо улс төрийн төлөөлөл, улс төрийн намын төлөөлөл байхгүй байна. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр энэ за 3 нам гуруулаа нэрийг сонгогчдоос тодорхой хэмжээний саналуудыг аваад хамтарч засаг байгуулахаар тохиролцсон юм байна. За тэр тохиролцож байгаа яаж тохиролцоод ямар хэмжээнд тохиролцоод аль намынх нь мөрийн хөтөлбөрийг биелүүлэх гээд аль хаана хэндээ ямар амлалт өгж байгаа юм бэ гэдэг гэрээг сонгогч ч гэсэн мэдэх ёстой. Ил тод байх ёстой тэр гэрээ. Тийм анхнаас ил тод байх ёстой байсан. За тэр ил тод биш учраас одоо ингээ учир бүтүүлэг ийм битүү ийм тайлбар хийж байна. За анх одоо нэг ийм цүнхний асуудлаас эхэлсэн юм шиг мөртлөө энэ чинь цаагаараа энэ хяналтын тогтолцоо алдагдчихад байгаа. Энэ засаглалын хямрал нь хяналт тэнцэл алдагдчихад байгааг сөрөг хүчин байхгүй байгаад л ерөнхийдөө бол нийтлэг иргэд бол бухимдаж үзэл бодлоо илэрхийлсэн. Тэр нь ч би тодорхой хэмжээнд үр дүнгээ өгж байна. Анхнаасаа ардчилсан нам хүн намыг сонгогчд ямар хүсэл сонирхлоор хүсэл эрмэлзлээр сонголт хийсэн бэ гэхээр за сүүлийн 8 жил нэг нам ихт давмгай сонгогдоод хяналтын тогтолцоо энэ цаавар улс төрийн төвшөнд алга болчиход байна. Энийг бий болгоод өгөөч ээ. Хяналт тэнцлийг хангаад өгөөч ээ. Бүх юмыг ил тод болгоод өгөөч ээ гэж сонгосон. Тэр сонголтыг нь өсөр хайж хамтарсан засгийн газар байгуулсан. Гэхдээ энэ бол бас тодорхой хэмжээнд урт тасалсангүй. Ингээд харахаар эцэст нь юу гэж дүгнж болох вэ гэхээр ер нь улс төрийн нам гэдэг төрийн төвшөнд, засаглалын төвшөнд иргэдийн сонгогчдынхаа хүсэл сонирхлыг илэрхийлэхгүй бол хүлээн зөвшөөрөх байдал нь төдий хэмжээнд байж чадахгүй байна. Тэгээ иргэд сонгогчид ч гэсэн одоо сонголт хийсэн байна. Бас буцаагаад нэг тодорхой хэмжээнд арга хэмжээ авах арга замаа бас мэдчихээн гэж би харж дүгнэж байна. Тэгэхээр бас хамтарсан засгийн газар нэгцээ одоо намын улсыг хорлох зарим гишүүдийн зүгээс ерөөдөө бас юм хамтарсан засгийн газар байх эсгүй юм байна гэсэн одоо юм байр суурьтай байсан. Үүнийг бас ерөөдөө хариуцлах тооцох шалтгаан гэж ерөөдөө харж байна. Тэгэхээр энэ дээр энэ үнэхээр одоо бодит шалтгаан байж чадах уу? Тэгэхээр үндэслэлтэй гэж. За манайх одоо ардчилсан тогтолцоотой улс 126 улсын хурлын гишүүн анх бүрэлдээд ингээ явж байна тийм үү? Энэ 126 гишүүн бүр нэг үзэл бодолтой байна гэж байхгүй. Нэг үзэл бодолтой байлгахгүй тул бид нар тоог нь өсгсөн тийм үү? Олон нийгмийн бүлэг олон бүлэг энд багтсан, мэргэжлийн бүлгүүд багтсан тийм үү? Тэгэхээр ардчилсан хооронд улсын хурлын гишүүн бие дааж шийдвэр гаргаад өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээд олон нийтийнхээ хүсэл сонирхлыг хүлээж аваад тэрнтэй хамтарсныхаа төлөө одоо үүргээ биелүүлсэнгүй гэж хариуцлага хүлээж байгаа бол энэ улс төрийн тогтолцоо нэг л буруу байна гэж би харж байна. Ардчилсан улс үгүй юу гэдэгтээ би бас эргэлзэхэд хүрж байгаа байхгүй юу. Тэгээд явандаа одоо хүмүүс юу гэж хэлээд байна гэхээр ингээд ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудал ярьжсэн чи буруут нь ардчилсан нам болоод дуусчлаа гэдэг хүмүүс яриад байна шүү дээ. Тэгэхээр эн чинь юу гэлэрхийлээд байна гэхээр бид нар хариуцлагын тогтолцоо гэдэг юм хариуцлагын механизм гэж юм байна уу? Монгол төр улс төрчид хариуцлага хүлээн гэхээр яхаараа ингээд явсаар агаад бидний анх хүсэж исэн үр дүнг шал өөрөөр ингэж буулгаад байгаа юм байна. Хариуцлага гэдэг чинь хаанаас эхлэх ёстой юм бэ гэдэг би асуулт ингээд хинт хариулагдахгүй үлдчихэж байгаа
байхгүй юу. Тэгээ хариуцлага хаанаас эхлэх юм бэ гэхээр одоо ингээ харахаар бид нэр харахаар улс төрийн намууд удирдлагууд мэдээлэл хийж ин тийм үү. Одоо ингээд өөрсдийнх нь эсрэг намынхаа үзэл баримтлалын эсрэг дугарж ин гэд хариуцлага тооцно гэж мэдээлэл хийж ин тийм үү. Одоо гарын үсэг зурсан гишүүдийг энэ одоо юу гэж илэрхийлж байгаа юм бэ? Тэр тухайн улс төрийн нам ямар ч төлөвшөлгүй байна. Энд ерөөс улс төрийн намын төлөвшлийн асуудал Монголын одоо улс төрийн ертөнцид энэ асуудал хүртэл өрнөд. Тэгэхээр би улс төрийн нам руу энэ эхлээд ярих хэвээр улс төрийн намаас эхэлж бид нар хариуцлагыг ярих хэвээр тэгжиж бид нар төрд засаглалд хариуцлага ярих боломжтой байна гэдэг л дүгнэлт хийгээд байна. Тэгэхээр ерөөхдөө хамтарсан засгийн газар байгуулагдаад бол нэг ч одоо удаагүй байгаа шүү дээ. Ер нь бол засгийн газрын дундаж наслалт 1.8-аас 2.5 жил орчимтай байна гэж яригддаг. Тэгэхээр засгийн газрын үйл ажиллагаа бодлогын доктортой байдлыг хангах хууль эрх зүйн хөшүүрэг ер нь байх боломжтой бол. За тэгтээ одоо ингээд ерөнхийдөө бол аль ч улсад засгийн газар өгцөрч илээдэг. Засгийн газар ажиллаа хийж чадахгүй бол улсын хурлын тэрийг өгцрүүлэх үүрэгтэй л ээждэг. Ард түмэн тэрийг хариуцлага тооцох үүрэгтэй л ээждэг. Хариуцлага тооцох механизм тодорхой хэмжээгээр ажиллаж байна гэж бид нар бол харж ах тууштай. Ер нь бол засгийн газар өгцөрөхгүй тулд ажиллаа сайн хийх хэрэгтэй. Хариуцлагын механизмыг хөгжүүлэх хэрэгтэй. Тэ ил тод байх хэрэгтэй. Нээлттэй байх хэрэгтэй. Мэргэжлийн байх хэрэгтэй. Тийм биш учраас энэ одоо уурчдуудаа насалж чадахгүй байна. Ерөнхийдөө дэлхийд дахинаач гэсэн нэг улс засгийн газрууд айхтар доктортой байна гэж ойлголтоор байдгүй. Үнэхээр болохгүй бол тэрийг буцаагааж татаж хариуцлага тооцоод огцруулах ихэн нээлттэй байх нь зүг байдаг. Энэ өөрөө тэнд ардчлалын механизм тодорхой хэмжээгээр ажиллаж байна гэсэн. Манад ямар механизм ажиллаж байна гэхээр энэ улс төрийн намуудын хоорондын бүлэглэл хоорондын зөрчлөөс л болж засгийн газар докторгүй байгаад байгаа. Энэ одоо айхтар бид нар хариуцлага тооцоол тий тэд нар өөрсдөө улс төрийн соёлоор гэл өөрсдийнхөө буруу хүлээгээд огцроод байгаа юм бол биш. Энд ерөөсөө улс төрийн намууд хоорондын эрх мэдэл хоорондын тэмцэл улс төрчдийн эрх мэдлийн ийм тодорхой бос байдал энэ одоо засгийн газар одоо бид нар ингээд хамтарсан засгийн газрыг хамтарсан юм чинь ямар ч тохиолдолд 4 жилийг барах байх гэж төсөөлөд анханасаа явсан шүү дээ. Тэгчиж тооцолсон баг эрх баригч намын хувьд. Гэтэл энэ ерөнхийдөө бүлэглэл хоорондын тэмцлээс үүдээд ингээд урт наслсангүй. Одоо тэгээд бүгд л харж ажиглаж явах хэрэгтэй. Хариуцлага тооцох механизм ажиллаж байгаагүй гэхэд харж сайн ажиглаж л ах хэрэгтэй олон нийтийн хувьд. Тэгэхээр олон улсын хөрөнгө оруулагчид ч гэсэн одоо энэ болж байгаа үйл явдлыг нэлээд одоо ажиглаж байгаа шиг байна. Өнөө өглөөний байдлаар ихэд Монголын засгийн газрын олон улсад гаргасан бондуудын ханш бол маш өгцөн дүнгээр унсан байна. Тэгэхээр энэ бол бас ерөөхдөө улс төрийн докторгүй байдал Монголд одоо гадаадын хөрөнгө оруулагчтай шийдвэрч хүртэл нөлөөлөх хэмжээний томоохон цохилт болж ийн гэж харж байна. Тэгэхээр ер нь одоо яг үүнээс хойш яах ёстой бол таны хувьд одоо ямар шийдэл байснаар энэ нөхцөл байдлыг докторжуулж чадна гэж үзэж байна. Ер нь бол хараа анханасаа бид нар энэ ийм дүүмрийн бус хамтарсан засгийн газрыг л байгуулах гэсэн байсан. Олон холцсон нам, олон тий хоёр хамгийн их санал авсан намаа өөртөө нэгтгэж байна гэдэг чинь өөрөө дөрмийн бус дэлхийн хаанч байдаггүй юм жишгээр дөрмийн бус засгийн газар бол одоо ингээд дөрмийн бусаар л огцорч байна. Өөртөө ингээд юугаа аль талдаа одоо монголчууд ч хохирч байна энд. Монгол нийтээр хохирч байна. Монгол улс хохирч байна. Нийт бид нар хохирлоо амсч байна. Энэ юу гэж байгаа нөхөр бид нар улс төрийн намуудын төлөвшлийн асуудлыг бид энд дахиж ярмаар байгаа юм. Анханасаа энэ дөрмийн бус хамтарсан засгийн газрыг байгуулах тохиролцоо нь өөрөөсөө одоо улс төрийн намын гишүүдийн хүсэл сонирхол, олон нийтийн хүсэл сонирхол гэхээсээ илүүтэй нөгөө дарга төвтэй намуудын дарга нарын хоорондын тохироо одоо ийм улс орны хэмжээнд ийм хохирол учруулж болох үс ийм үр дүн хүргэж байна. Одоо бид нар гадаадын хөрөнгө оруулалтыг татгаад том мега төслүүдэд хөдлөхөд маш их хүчин чармайлт гаргасан. За хийг бас үүсгэх юм байхгүй энд одоо дэмжиж ажиллах юм байгаа. Гэхдээ энэ нөгөө хяналтын тогтолцоо энд ажиллахгүй ил тод биш. Тэ хоорондоо өгсөн хуульцсан ийм утасгийн газар одоо доктортой байснаас илүүтэйгээр бид нар бол одоо ингээд яг дөрмийнхаа дагуу улс төрийнхөө онолынхаа дагуу дахиж засгийн газар нь байгуулагдаад сөрөг хүчнийхээ ажлыг хийгээд хяналт тэнцэл нь ингээд бүрдээд ингээд явах нь илүү
биднэрт алстай бол хэрэгтэй. Одоо бид нар жоохон өвдөж магадгүй. Гэхдээ бид нар алстай дүрмийн дагуу тоглох нь зөв шийдэл гэж магадгүй гэж би бодож байна. Тэгэхээр маш богино хугацаанд маш том өөрчлөлтүүд ерөөхдөө гарч байна. Тэгэхээр за одоо үзэгчдэд хэрэгдэд ч бас томоохон төсөл хэрэгжээд явж байгаа гадаадын хөрөнгө оруулагчтай байж гисэн одоо яах болоо гэсэн асуулт бас төрж байгаа. Тэгэхээр ер нь таны хувьд одоо ер нь үүнээс цааш үйл явц хэрхэн өрнө гэж харж байна. За яг одоо засгийн газар огцорч таарна. Монгол Ардын нам арчилсан намыг хамтарсан засгаас гарах шийдвэр гаргачлаа. Тэгэхээр одоо бусад жижиг намууд орох хэсэг нь жижиг намууд орж эвсэл байгуулах хэсэг нь тухайн намуудын шийдвэр гарах процесс нь явах бах. Олон нийт одоо юу гэж энэ дээр ажиллах хэрэгтэй гэхээр энэ одоо миний санал өгсөн нам тэг миний санал өгсөн улс төрч улс их хурлын гишүүн яг тэр хууль тогтоох үйл ажиллагаа шийдвэр гаргах үйл процесст яг миний хүсэл сонирхлыг илэрхийлж чадчихэв үгүй юу гэдгийг л харж үнэлтээ өгөх хэрэгтэй. Бид нар сонгуулаар маш том үр дүнгийн тавьдаг шүү дээ. Тэрнийхээ одоо ч гэсэн процесс одоо ингээд сонгуулийн бус үед бид нар ингээд хайчдаг. Одоо ч гэсэн бид нар анхааралтай ажиллах хэрэгтэй. Хүсэл сонирхлоо илэрхийлэх хэрэгтэй. Тэгэхээр цаашдаа нөхцөл байдлаар нь яадаг ч ямар ч болж хувирсан байсан. Одоо бид нар бол улс төрийн нөхцөл байдлаа анхааралтай ажиглаад одоо дуу хоолойгоо хамгийн гол хүчтэй илэрхийлэх хэрэгтэй. Ямар ч тохиолдолд одоо жагсаал цуглааны хэлбэр ч гэдэг юм уу те интернет сошиалт ч гэдэг юм уу хүчтэй илэрхийлээд одоо дөрмийн бус засгийн газар огцроод дөрмийн одоо улс төрийн онолынхон дагуу засгийн газар байгуулагдаад ирэх юм бол бид нар бас тодорхой хэмжээнийхээ үр шимийг хүртээд эхлэх байх гэдэг л юм төсөөлтэй та.